Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Эрүүл амьдрах уу зөв хооллоо. Манай эрүүл мэндийн зөв хооллолтын зөвлөгөө цуврал нэвтрүүлэг маань эхлэж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эрүүл мэндийн зөвлөгч багш Өөр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө огштойгоо бид натрид зориулж байна. За натр бол одоо бидний биед маш чухал эрдэс бодис гэдгийг бол бид мэднэ. Гэхдээ энэ натр гэдэг чинь хүний биед илүүтэхээр их аюултай байдаг тухай энэ сэдвийг өнөөдөр Мөнхөө огш ярих гэж байна. Натр гэдэг хэлтэй зэрэг бид нар нэг юм бодож олох байх л да. Давс юм аа. Давс хүний биеинд хэрэгтэй маш их хэрэгтэй. Хүний биеийн цусан даралтай тэр бодисын нэвчлэлтийн даралт гэдэг юм гидсэн дамд байгаа усны шингэнэ тэнцвэр, хүчээсүлтийн тэнцвэр гэл олон зүйлийн юмдаар натр бол яахын аргагүй хэрэгтэй байдаг. Хүний үйл явцад бүх амьдралд өөр хэрэгтэй. Гэвч дээр үед бол бас натр дутагддаг давс их чухал байсан тийм ээ. Яагаад гэвэл бид нар нэг цөөхөн зүйлийн хоол иддэг байсан болохоор. Одоо энэ үедэр яагаад хувирал гараад натрыг чинь илүүдэд болох юм байна шээ. Яагаад гэвэл бид нар үйлдвэрлэлийн журмаар хийж байгаа хоол хүнсийг маш их хэрглэж байгаа. За жишээлбэл бид нар нэг ундаа аваад уувал тэр дотор натрийн өндөр байж л байгаа. Натр байж л. Нэг маргаажин аваад идэхэд их л хэмжээний давстай байгаа. За тэгэл бүх хоол хүнс гурил будаанаа бүр давс гэж оруулдаг. Яагаад гэвэл амтнаа явах давс тийм ээ идэвх дээр яг ч шориг болдог ч үгүй тийм ээ антнаа өгч н өөхөө давс чихэр гурван зүйл байгаа. За ингээд давсны илүүдэл бол тийм ээ давс илүүдэд ирэхтэр хүний биенд бид нар жишээлэл аваад хэмчин гэл одоо сүүлийн үед солонгос кинонаас сураад л тэрийг хийдэг бас тэрийг хийхэд заавал давс хийж ямаа тэр илжирч мууддаг байхгүй тийм ээ. Тэгээд энэ хоол хүнс чинь бүх юмд амт оруулахаар болохгүй муудуулахгүй. За ингээд давс илүүдэд гараад ирж байгаа. Давс илүүдэд гараад ирэхтэр яадаг вэ? Эхлээд аман хүндийгээр орох дороо л одоо аман хүндийгээс эхлээл яг гоо давс нь идэв болоод ирэхтэр хамгийн гол нь нарийн хоолойны салхад бүрхтгийг эвдлэх үйлдэлтэй байдаг. Давс ерөөсөн хүний тэр хамгаалтын бүсийг эвдэлдэг. Ийм юм. Тэгээд давс чинь нэг тийм шүү дээ. Дандаа эдэмхий байхгүй. Тэгээд салхад бүрхчийг тэгвэл улаан хоолойнд шархан үсгэж болно. Ходоод нь шархан үсгэж болно. За ингээд одоо эхэлж байгаа байхгүй. Тэгээд цаашаа явахтар натр гэдэг чинь бол ус татдаг шүү дээ. Ерөөсөө усыг биендээ их татдаг байхгүй. Тэгэхээр хүний биеийг ус одоо усжуулна гэсэн ухаантай болж байгаа. Их хэмжээний усыг хаана хадгалах мөртөөсөн цусан судсан дотор их хэмжээний ус хадгалагдаж байгаа. Тэгэнгүүтээ оронгуудаа нөгөө цусан судсны ханыг минь бас нөлөөлж эхэлдэг байхгүй. Тэгээд хан дараагаа этэл эсгэж штэ тэр бүрхвчийн эсийг эвдэлнэ. За энэ бүрхвчийн эс эвдэрсэн үед бид нарын цусан дотор байгаа зарим бодисууд ханандаа наалднаа, уян хатан чанараа алднаа, атуурнаа, их зэргийн асуудлуудыг үүсгэж байгаа. За цаашаа хөгжөөд ирэхтэн дэр бидний зүрх цусан судас гэдэг чинь ерөөсөө юм нэг л хоолой байгаа байхгүй. Нэг нь шахаал тэгэл цаашаа ингээд хоолоогоор явж байгаа буцаж эргээд ингээд яваал байгаа байхгүй. Тэгтэр их хэмжээний юу болоод ихтэй ямар учиртай үүсдэг. Их хэмжээний натрий байгаа дахтараа нөгөө их хэмжээний даралт хандаа гэдэг. Ингээд цусан судас чинь нэг хэсэгтээ залуу хүн болоод нөгөө уян хатан чанар их сайн штэ. Тийм болохоор нэг хэсэгтээ одоо хүний нөгөө нөөц болцоогоо ашиглаад энэ усны их байсан даралт өндөртөхгүй байгаад байдаг байхгүй. Тэгээд одоо яг хүн ингээд нас нэмэгдэхэд дагалдаад ч юм уу ингээд их хэмжээний давс идэхдээ аргагүй хэмжээнээс ихтэрээд ирэхтэр л цусан даралт өндөрдөд эхэлж байгаа байхгүй. Ер нь бол дэлхийд дахинд энэ судалгаа байдаг байхгүй юу? 25 грамм орчим давс иддэг. Ер нь бол их олонхын газар хятаар аваад хэлэх юм бол өвөр Монгол. За тэгээд тэр зүүн хойд орон сэрүүн бүсний газрууд бол давсыг их гэргэлд юм байна лээ. Тэгээд тэмдэх юм бол цусан даралт өндөр хүн бол ерөөсөн 130-40% даралт өндөр байдаг. 25 грамм орчим давс идэж байгаа. За тэгээд ингээд урагшин ороод ингээд урд зүгтээ яваад их давс харцсангүй байгаа гэж байгаа. Тэгтээ л илүү шиг байгаа. Тэр нь бол 5-аас 10% идэж байгаа. Тэрнтхийн цусан даралт өндөр хүмүүсүүд бол ердөөсөн 110 орчим байж байдаг. За тэгээд түүний гайхамшигтай нэг бас нэг юм бол энэ умрат туйлын энэ айс жимөө хүн гэдэг одоо тэрийг юу гэж хэлдэг танаа энэ нэрдлээ мэдгүй. Эскимос юунууд уу? Тийм. Загсаар их гололдог. Цаатангууд. За тиймэрхүү нэг хэсэг бүлэсгүй өмсүүд байна. Тэр ердөөсөө давс баш гэргэлдэг 5 граммаас баг доос гэргэлдэг. Тэнтхийн цусан даралт өндөр хүн баг ховор. Туйлын ховор баг байдгүй гэж байгаа. Тэгтэр энэ давсны энэ шинжилгээг ингээд үзээд ирэхдээ зэрэгэл маш тэ энэ ерөөсөн цусан даралт гэдэг юм чинь бол давстай их холбогдолтой болж ирж байна. За тэгээд та хэрвээ цусан даралт өндөр байж байгаад хүүхэдтэй болсон бол хүүхэд чинь маш амархан уламжилдаг. Энэ бол удмын юмгаар юм чинь арга байхгүй. Ингээл одоо бид нар давсыг хэрэглэснээс болоод л олон зүйлийн юмд нөлөөлөд дэндүүл үр хүүхэдтэй нөлөөлөд эхэлж байгаа байхгүй. За давс их байхтар ус их байхтар яадаг
яадаг вэ бид нар зүрхний ажиллагаа хүндэрж орж ирдэг. Ачаалал өгöd байдаг тийм ээ. Тэгээд бөөрөндөө ачаалал өгдөг. Тэгээд даралт өндөр хүн үчин нэг аюултай юм нь бол мэдгүй байж байгаад бөөрийн ажиллагаагүй болчдөг. Бөөрнөө дутагдал гэж яна юу гэж танаа энд юу гэж хэлж байна. За нэг иймэрхүү байдлууд ороод ирдэг. Тэгэхээр давстай холбоотой юмнууд их ингээд ороод ирж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар давсыг энэ илүүдэл одоо бол ихэж байна. Яагаад илүүдэл ихэж байгааг бол бидний идж ууж байгаа олон зүйлийн хоол хүнсэд бид нар мэдхгүйгээр давс идээд байдаг байхгүй. Тийм болохоор л одоо давсыгаа бид нар одоо яаж хизээх үү гэдэг арга замыг л одоо сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээд яг хуудад амтгүй байна гэдэг давс ачираад нэмээд хийлэгдэг хүнсүүд. Би ерөнхийдөө одоо ирээд бас энэ айлууд дээр бас хаалж үзлээ. Ганцны хоол бол мэдээ давс энэ дэр. Яагаад гэвэл амттай байхын тулд давс хийх шаардлагатай. Энэ бол ашиг олохын төлөө танд эрүүл мэнд хүрэхин төлөө биш байхгүй. Ер нь бол үйлдвэр гэдэг юм чинь бол заавал одоо ашиг олохгүй бол байж оршиж чаддгүй. Тиймээс бол тэдэнд буруу өгөх ч бас арга байхгүй. Байх ёстой. Тэр яг хөө шорог гэж хүн идэхгүй юм чинь. Тэр давсын өндөр шиг гэж бол бас амттай байна хөө идэж тэ. Тийм бостоор. Тиймээс бид нар бол одоо яах ёстой юм бол би гэртээ энэ давсны хэмжээг яаж хязгаарлах вэ? Хамгийн гол нь та өдөр болгон гадна хоол иддэг бол та эрүүл мэндэд анхаарал тавихгүй байгааг л хэлнэ шүү дээ. Тийм ээ. Гадуур хоол иднэ гэдэг чинь бол ер нь бол энэ хоол идэх бол нэг зүйлийн жаргал чи жаргалыг яаж л бий болгоно гэдэг асуудал байгаа байхгүй. Хэрвээ гадна хоол идэхээр шинэ өнгө оруулах бодис, амтлагч бодис, давсан өндөр, досон өндөр ингээд олон зүйл юм болж ирээ та эрүүл мэндээр охирж байгаа байхгүй. Тэгвэл та өөрийн гараараа гэртэн хийж идэ давсыг зохицуулж идэх ёстой байна шүү дээ. Түрүүн би яоттой давс гэдэг чинь давсыг хоолноо ихэнд хийгээд байна шүү дээ. Хоолоо хийхдээ давсаа хийчих бол давс нэвчээд дотор нь ороод нийтэм дарахсан болохдоо амтанч гоё болно. Давс хацсангүй илүү хэрэглэгдэж байгаа. Тэгнь. Давсыг хамгийн сүүлдгээр яот нь ууршихгүй. Нэг, хоёр болвол хамгийн сүүлдгээр өнгөн дээр байдаг. Амт гэдэг юу юм бол ерөөсөө бидний технээс урд байгаа хэдэн жоохон 3-4 см юм уу 5 см-ийн зайд л байгаа асуудал шүү дээ. Тэгвэл өнгөн дээр байвал эн чинь мэдрэл очно хойшин орохдоор бид нар хамаагүй болчихж байгаа байхгүй тийм ээ. Тийм болохоор бид нар хамгийн сүүлд нь хийгээд өнгөн дээр нь байлгаад ингээд давсыг бах хэмжээгээр хэрэглэдэг. Ерөнхийдөө би авч гэдэг бол Улаанбаатарын хэмжээнд одоо ямар байдیں۔ Ямар ч байсан 5 грамч лав байхгүй. Ер нь дэлхийн нийтийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон бол 6 грамаас хэтрүүлж болохгүй гэж байгаа байхгүй давсыг. Гэхдээ энэ давсны ерөнхий хэмжээ шүү дээ. Бид нар мэдхгүйгээр давсыг хэрэгжилж байгаа газар зөндөө юм байна. Тэр одоо хоол унданд тэгээд нэг уусуугээд юм хийж штэ. Тэр чинь бас их хэмжээний натрит штэ. Одоо ер нь нэг ингээд нэг бэлэн хоол байдаг штэ. Бэлэн хоол дотор зөвхөн гурил дотор байгаа давс нь 6 грам орчим байна гэж. Тэгэд амтлагчин дотор нь зөндөө их давс байж байгаа. Ингээд баг өдрийнхээ давсыг нэг ийм бэлэн хоол идэхэд 2 өдрийнхээ давсыг баг идээд авчиж байгаа. Ингэхдээ л одоо энийг анхаарах хэрэгтэй. Адгалжил бэлэн хоол үнэхээр идэх шаардлагатай бол тэр амтлагчийнхаа давсыг хагасыг асч болно шүү дээ, тийм ээ. Гүү бол тэр шүлийг ерөөсөө ууж болох. Тэр давснаа нэг ийм хэмжүүр байдаг юм л да. Энэ супермаркет байдаг юм нэг 2 грамын ч байгаа. Тийм жижигхэн халбар тий. 2 грамын халбар давснаа тусгай юм халбар. Ийм халбаар анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ хийхэд одоо төвхтэй үйл яа гэвэл усан дотор өнөөдрийнхэн давс одоо 3 хүн бол 3 хүнийхэн давсыг усан руу хийждэг байгаа. Тэгээд усаа хоолндороо ингээд жаахан цацгатар чинь маш амархан амтлаг тараад явчихна шүү дээ. Гүү бол нэг баг давсаа чинь нэг евро гэвэл бас амт нь хөрөхгүй байж болох юм. Тэгээд ер нь амт гэдэг бол нэг зүйлийн хүний өөрийнх нь мэдрэх үе. Та үнэхээр их давстай хоол идээд байвал уламжлалт давстай хоол идээд байдаг. Та хэрвээ сулхан хоол идээд сурчвал тэр хоол чинь бас их амттай болоод байдаг байхгүй. Энд чинь таны мэдрэх үе систем таны тэр эснээ чинь ой тогтоолттой холбогдолтой байхгүй. Тэгэхээр нэг заншлыг ингээд зөв юм бий болгоо. Тэгээд жишээлбэл одоо өглөө дарамтан цай уухтаа давстай цай ууж байна. Энэ бол туйлын буруу. Одоо би бас хэдэн хүнд одоо ингээд хэлээ тэр хүнсүүд одоо ерөөсөн хэдэн жилийн өмнөөс хэлсэн. Тэрийг болоод эрс болсон. Одоо харин хоолндоо харин сулхан давстай идэж байна. Энэ их зүйтэй. Өөрийн биедээ л анхаарал тавих хэрэгтэй байхгүй. Бидний эн чинь цаанаас нь заяахтан бол их сайхан эрүүлийн зам болсон. Бид нар өөрснөө ойжээд буруу замаар хөдлөөд байхдаа даралт өндөр гэдэг чинь би энд асуусан их олон хүний даралт өндөр байна лээ. Тэгээд байнгын им ууж одоо даралтаа бууруулж. Энэ ч зөвлөдөө даралт өндөр болоо заавал. Гэвч бид нар өөрийнхөө амьдралаа зохицуулж болно шүү дээ. Их хэмжээ атгаар давс иж байгаа атгаар юм уугаад ямар хэрэг вэ? Хоёр хорыг хоёулан дээр нь тавьж шүү дээ. Тэгвэл давсаа багсгал даралт чинь буурах ёстой. Буурах ёстой болохоор та эмээ багсгаж болох юм болцоо. Даралтаа чинь нэг юм ганцхан давсаар аваад хайчих юм биш. Маш олон зүйлийн юмтай холбогдлоо. За энийг ч яг сүүлээр одоо бид нар юунаа тухайтай яригдах байх гэж бодож байна. Тэгээд давс гэдэг бол ийм мэдрэмж өсөж бид нар нэг зөв хөвчлийг хүүхдээс нь эхэлж ингээд бий болох ёстой байхгүй. Сулхан шиг давстай хоол өдөө тийм ээ.
тэр одоо маружин саружингийн баг шиг хэдүүлэх хэрэгтэй. Тэр чинь та бол маружин давс байна гэхээр сайн итгэхгүй тий. Ундаан дотор бас давс байж л байдаг байна. Тэр нэг юм ингээд харахтаа энэ дээр наатр гээд биччихвэл наатри эн чинь нөгөө даралтыг өндөрдөг нэг ходоод модоодыг муудуулдаг бодсон нэг нь энэ байгаа шүү. Дэндүү цаашаа магадгүй өөрөнд чинь нэглэх магадгүй. Энийг бодох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд одоо бид нар бас сайн ус уугаад тэгээд энэ дотор илүүцээр наатруудыг бас гадагшлуулж болно шүү дээ. Ер нь манай монголчууд маань сүүлийн үед их эрүүл мэнд, эрүүл зөв хоолтын талаар их анхаардаг болсон. Энэ талын сэдвийн яриаг их сонирхдог, их сонсдог. Тэгэхээр бидний одоо энэ яриагч гэсэн бас олон хүн сонсож байгаа байхыг сонирхож байгаа гэж бодож байна. Тэгээд яасан гэхээр ер нь давс хүний биед муу юм байна гэж бол олон хүн хоорондоо бид нар их ярьдаг. Тэгээд одоо давсны хэрэглээг бол их багасгасан гэж би ойлгож байна. Нилээд олон хүмүүс. Гэтэл одоо ийм яриа сүлд гарсан л да. Давс хэрэглэхээ болцсон чинь энэ хүн эргээд одоо би энэ муудсан. Өөрөөр хэлбэл одоо наатар дутагдсан л гэж одоо бид тэр энэ мэрэгжлийн юугаар хэлэх гээд байна л да. Нөгөө мах муу, давс муу гэсэн чинь маха болоо давсаа болцсон чинь өстө баларсан шал дэмий юм байлээ. Давсыг бол идэх ёстой юм байлээ гэдэг ийм яриа бол бас гарч эхэлсэн л дээ. Тийм үү. Энд хоёр холбогдол байгаа. Давс багтах болцоо байна. 100 цагт их хэмжээний хөлс гарсан үед. Яагаад бидний нөгөө хөлс чинь шорог байдаг шүү дээ. За ийм үед бас нэг бол байнгын гүйлгэж байгаа, туулуулж байгаа. Ийм хоёр болцоонд л одоо давс багтах болцоотой. Хэрвээ одоо штэ үнэхээр тэр дандаа тэр бүтээгдэн иддэг. Дандаа тэр байгалаас ирсэн зүйлсийг идээ. Давсаа үнэхээр идэхгүй байвал магадгүй давс чинь багасах болцоотой. Болцоо байхгүй ш байгаа штэ. Ийм болцоонуудын хэрвээ та өнөөдөр хөлс их гарсан бол магадгүй хоолндонд бага илүү давс хийгээд уучин штэ тийм ээ. Нин илүү 100 цагт бөхчим халуунд их хэмжээний хөлс гарах бол хүн манарч ундах хүртэл байхад эрдэс бодисын дутагдалд ороод давсны чинь дутагдалд ороод ингээ манарч ундаг. Их хэмжээгээр туулуулах үед туулуулж байгаа хүнд юу хэрэгтэй юм бэ? Заавал усан дотор бага хэмжээний давс хийгээд жаахан шихэр. За энэ хоёрыг ууж авах хэрэгтэй. Энд чинь яаж ангуул таныг эзэн дотор байгаа тэр давсныг биеийн дотор байгаа нэвчлэлтийн даралт гэдэг юу байдیں۔ Тэр даралтыг хамгаалахын төлөө ингэж ууж байгаа байхгүй юу? Ийм байдалд тэрнээс одоогийн байдал та хэрвээ одоо гадна хоол иддэг ч юм уу давстай цай биш. Зүгээр давстай хоол идээл сулхан давстай хоол идэж явах үед хизээ дутагдах боломж байхгүй. Та далах идэж л байна. Талхан дотор чинь заавал давс хийж байгаа. Давс байж байгаа. Иймээс бол давс дутагдана гэж байхгүй. Махыг идэхгүй байдаг гэдэг бол би бол хүлээж авчих. Мах бол заавал идэх ёстой. Яагаад идэх ёстой бид нар уурган дээр ярьжсэн шүү дээ. Хүний биеийн үндсэн бүтцийн юм чи идэхгүйгээр болохгүй заавал идэх ёстой. Өөх идэхгүй байж болно болохгүй заавал идэх ёстой. Идэхтэй хэмжээ тийм ээ. Ингээд зөв хоололтоор өөрийгөө зөв аваад явах. Энэ л бид нарын зорилт. Ийм байх үед л энэ 6 зүйлээс ажиллаад л эрдэс бодис витамин тэгээд уус тийм ээ өөх давс уурган энэ 6 зүйлийн тэнцвүүхэн байлгаа дээрээс нь иширхлэг байдс гэж одоо яасан яриаг үлээ яриаг тийм энэ хитэн зүйлээ ингээд энэ 8 зүйлийн шинэ хичээл бодсон тэнцвэртэй байж байвал таны эрүүл байхын чинь үндсэн суурь нь одоо жишээл энэ өндөр баашингийг барьвал сайн суурь тавьж яана л суурьтай болж байна. Тэгээд л одоо ингээд эрүүл байхын чинь үндэс бүрдэж байгаа гэж ойлгож байгаа юм да. Багшаа нэвтрүүлгийн төгсгөлд нэг сонирн болгоод асууя л да. Манай хүмүүс их тусал хийлгүүлдэг. Би ядарчлаа гэж тусал гэрээрээ хийлгдэг, өөрсдөө мэдэж тийм ээ. Эмнэлэгт очоод хийлгдэг, наатрын туслаар явуулдаг. Ийм нэг одоо дадлаг гэдэг юм уу та. Тэгэхээр энэ дээр та юу гэж хэлэх вэ? Энэ одоо сайн муу тал байна уу? Ер нь бол ийм аль болохоор туслыг баг хийлэг. Аль болохоор нөгөө булчингийн тариа байдаг баг хийлэг. Аль болохоор эмийг багуу. Тэгвэл эм нь арай гайгүй шиг тэрний дээрээс нь тариа нарай хүнд шиг тэгээд тусал нь бүр хүнд болж орж байгаа. Магадгүй тариа дээр хийж байгаа юм чинь 0.9-ийн усал гэдэг баг. Тэр зүгээр л та зүгээр давс нөхмөр өөвөл жоохон юу хийгээл усан хийгээл ууч байлах нь. Та нэг удаанаа тусал хийснээр танд ямар ч сайн юм ачрахгүй. Дэндүүл тэр дотор байгаа химийн бодис. Айгуу тэр дотор байгаа тэр усан дотор харагдахгүй зүйлсийн бодисүүдээс бол таньс байна. Ерөөсөн бол дэлхийд дахинд бол ерөөсөн тусал хийхийг бол маш хорж байгаа шүү дээ. Энд чинь бол буруу имчилгээ, хэтэн имчилгээ байхгүй юу? Шаардлагатай үед заавал хийх хэрэгтэй. Шаардлагагүй үед ингэж хийх чинь буруу. Биеийн тордъё гэж бодож ивэл эмнэлгээр биш, эмээр биш, туслаар биш. Та харин зөв хооллолтоо, та харин зохистой биеийн тамирын хөдөлгөөнөөр магадгүй хамаагүй одоо тэр сэтгэл зүйн талаар
Гичээл бяцлаглалын гичээл ч гэдэг юм ямар ингэдэг бяцлаглалын гичээл гэхдээ бас их төвөгтэй асуудлууд нь бас олон зүйлийн шашин юм олон зүйлийн юм дураа. Сэтгэл зүйн бяцлаглалын гичээл гэдэг байгаа. Миний хичээлдэж байгаа. Тэрийг магадгүй та 10 минут 30 минут сонсноо дараа 30 минут унтсан юм шиг сайхан амарна. Яагаад энийг сэтгэлээ зөв авч явж явах ёстой. Оюун тархийг сайхан амруун 50 амгалан байдалд байхад тэндээс гарч чад зарлагууд бидний тархинаас гарсан зарлаг чинь зүрхийг шууд хамаарж байгаа байхгүй юу. Тэгвэл тэр зарлаг чинь намуухан дүлгөөхөн сайхан явагдана. Тэгвэл танай дотоод эрхтнээ чинь үйл ажиллагаа сайнаар явагдана. Ингээд эрүүл байхын чинь их үүсвэрүүд үүсэж байгаа байхгүй юу. Тулгын 3 чулуугээд бид түрүүний ярьжсэн шүү дээ. Эрүүл мэнд чинь одоо зөв хооллох хөдөлгөөн сэтгэл зүйтэй холбогдолтой. Энэ тулгын 3 чулуугаан зөв байлгаа. Ингэхдээ та эрүүл байна. Магадгүй сайхан яхаа агаад очиод одоо амралт хийж байгаарай. Тэр сайхан айргаан ууж болно тийм ээ. Тэр сайхан сүүсагаа харин ариг хэрэглээд бол амралт биш болно шүү. За баярлалаа. Өнөөдөр манай эрүүл амьдрах зөв хооллын нэвтрүүлэг натрий хэмээгч энэ эрдэс бодисонд одоо анхаарлаа хандууллаа. Тэгэхээр энэ натрийг одоо илүүдүүлэхгүй байх тал дээр өөрт байгаа эрдэс бодисын хэмжээг мэддэг, үнийг нь зохицуулдаг байх ийм эрдэм мэдлэг бүгдээрээ шамдъя гэж ингэж одоо дүгнэлт болгож би хэлье. За эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багштай талхаснаа илэрхийлье. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Хамт байсан та бүхэндээ баярлалаа.